Манай цэцэрлэг дээр мэргэжлийн багш нарын 2 бүлэгээр ажилладаг байгаа. Тэгээд нэг бүлэг нь болохоор бидний уламжлал Монгол бахархал хөтөлбөрийн хүрээнд одоо Монголын ёс зүйн заашлалтайгаа холбоотой дээрэс нь одоо Монгол гэрийн тавилга эд хэрэгсэл эдээ будааг бас энэ шимтгийг хэрэглэгдэхүүнээ ашиглаад шинэ аргачлалуудыг бол зохион бүтээсэн байна. Тэгээд дунд А бүлгийн маань хүүхдүүд бас багш нарынхаа зохион бүтээсэн энэ шинэ арга аргачлалаар одоо Монгол гэрийн эд хэрэгслүүдээ хийсэн, эдээ будаагаа хийсэн ингээд зохион бүтээж ингэ сурсан байгаа. Бас нэг үр дүнтэй ажлын бас нэг байгаа. За намайг Одон Чимэг гэдэг. Би одоо сургуулийн өмнөх боловсролын багшаар 19 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээд би энэ Монгол уламжлал, Монгол ёсноос суралцахыг бол бас зөвхөн цагаан сараар гэхгүйгээр өдөр болгон хүүхдүүд маань Монгол ёс заншлаасаа суралцдаг байгаасаа гэж бол багш миний хувьд хүсдэг байгаа. Тэгээд үүнийг бас эцэгчүүд маань маш сайн үлгэрлэж хүүхдүүдтэй зааж өгдөг байгаасаа гэж би бас хүсдэг байгаа. Тэгээд манай бүлгийн хувьд өнөөдрийн үйл ажиллагаа болохоор бид бүхэн маань хонион хяргаад, ноос аваад, ноосороо эсгээгээ хийгээд тэгээд эсгээгээрээ одоо гэрээн хэрхэн бүрдэг гэх мэт одоо зан үйлийг бас харуулахыг зорилоо. За энэ нь бол монголчууд дээр үеэс хөдөлмөрлөж ирсэн ахуй хөдөлмөртэй танилцуулаас гадна одоо бэлэг дэмбэрлийн олон хүнстэй танилцуулах байлаа. Тэгээд монголчууд гэр барихаараа өрөөдөг, эсгээ хийхээрээ өрөөдөг, дээл өмсгөөрөө өрөөдөг гэх мэт
ерөөлийн арт түмэн гэж боддог. За энэ хөтөлбөр хэрэгжснээр хүүхдүүд Монгол наадга ёс занслаа минь тусаараа нэлээд дээрдэж байгаа, мэдэгдэж байгаа. Энэ нь болохоор монголчуудын цагаан сар, уламж цагаан сараар бол бараг томчуудаас илүү хүүхдүүд нь мэдлж байгаа. Тийм байдал бол ер нь цэцэрлэгийн хүүхдүүд дээр бол ажиглагдж байгаа нь бол нэлээд авууштай тал байгаамаа. Манай цэцэрлэгийн бусад цэцэрлэгийн сонслогдохныг онцлог ялгаатай зүйл юу вэ гэвэл бидний уламжлал Монгол бахархал гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэгүрийг одоо мэдлэх ёс, золгох ёс, хөөрөглөх ёсонд сургаж, хүмүүжүүлж, хөгжүүлэхээр бусад цэцэрлэгээс одоо ялгагддаг. Учир нь одоо Монгол хүмүүс бол нүүдэлчин өв соёлтой эртнээсээ мал аж ахуйгаа одоо эрхэлж ирсэн, энийгээ дагсан одоо амьдрах ухаан, хүүхдээ хүмүүжүүлэх соёл, уламжлал гэдэг маш олон ийм соёл, өв уламжлалыг энэ Монгол хүүхдүүдэд одоо яаж одоо өв болгож үлдээх вэ гэдгийг манай цэцэрлэг онцлоод хүн болох багасаа, хөлөг болох унагнаасаа гэсэн энэ үзэл онолыг бол хүүхдэд одоо яг цэцэрлэгийн насанд нь одоо олгоё гэдэг ийм зарчим дээр суйрлаад хөтөлбөрөө бол хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр энэ дотроос энэ олон өв соёл дотроос бол хүүхдүүд мэдлэх ёсонд сурна, дээрэс нь хөөрөглөх ёсонд, тэгээд золгох ёсонд суралцах ийм одоо гол хөтөлбөр маань хэрэгждэг юм байнамаа. За тэгээд мэдээж одоо энэ өв уламжлалыг дагаад хүүхдүүдийн хэл хэрэг хөгжүүлэх үүднээс бол ертөнцийн 3 зөөр цэцэг, за тэгээд хороор унших маш олон одоо бие монгол шүлэг, тэгээд гэрээ ерөөл, эсгийн ерөөл гэдэг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн одоо насанд нь тохирсон одоо энэ сургалтын хөтөлбөрийг одоо сүүлийн 5 жил хэрэгжүүлж байгаагаараа бас бусад цэцэрлэгээс ялгагдж байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань бас үндэсний хэмжээнд шилдэг хөтөлбөр гэдгээр онцлогдсон. За дээрэс нь соёлын яамнаас зарласан бүтээл соёлын сар энэ ажлын хүрээнд бол хамгийн сайн туршлага гэж одоо номонд нарж байгаа ийм сайхан хөтөлбөр байна. За намайг их чаргалдаг Баянгор аймгийн Бууцган сумын цэцэрлэгт одоо 10 жил ажиллаж байна. За манай бүлэг нь болохоор дунд бие бүлэг гэсэн бүлэг ба. Манай бүлэг нь болохоор Монгол бидний уламжлал одоо Монгол бархлагаа хүрээнд болохоор одоо ийм шагаагаар одоо ямаа таниул, хойно таниулах гэсэн сургалтын хэрэглэгтүүнийг хийсэн байгаа. За энэ болохоор ингээд 5 гушуу малыг таниулах юм зорилгоор ийм хэрэглэгтүүн бас хийсэн байгаа. За тэгээ энэ болохоор нөгөө шагаагаар ингээд өрөх тоог таниулах одоо зорилгоор ингээд өрөх тоглоом хийсэн байгаа. Бас энэ адилхан шагааны тоглоом байна. За тэгээ энэ жил одоо өөрийнхөө ангийг одоо төгсгүүлэх маягаар одоо шинэлэг арга технологи одоо энэ зүүнд одоо сурж ирээд одоо нөгөөдгөө болохоор ангидаа ингэж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэгээр болохоор одоо энэ юу хэсгээр юм шагааны уут ингэ хийсэн байгаа. Тэгээ шивүүрийн аргаар болохоор одоо энэ 5 гушуу мал ингэж хийсэн байгаа. Төл малтай цог. Тэгээ дээж аавуудаа ингэж ийм 4 мөрхний уут бас хийсэн байгаа юм суйртай. Тэгээ эцхүүд одоо ингэ зааж өгөөд бүх хүүхдүүд маань 4 мөрхний уутыг ингэ хийсэн байгаа. Энэ болохоор ингээд эсгийгээр хийжээд дээр нь ингээ хөөргөө ингээд шүүрээ аргаар хийсэн байгаа. За тэгээ ийшээ болохоор ангийнхаа орчинд болохоор ингээд ханандаа болохоор 5 алангой ихийн 5 хүүгүнтэй ингээ хийгээд 12 жил бас ингээд шүүрээ аргаар шүүж байгаа хийсэн байгаа. Тэгээ энэ юундаа болохоор энэ бууз наасаар ингээд хийгээд ингээд бууз хийсэн байгаа. Тэгээ энэ жил болохоор энэ боорцгоор ингээд шүүрээ аргаар шивээд ингээд ноосоор ингээд хийсэн байгаа. За энэ болохоор нөгөө бөмбөлөг бөөрхийн бөмбөлөг өнгийн ноосоор ингээд таниулах зорилгоор, өнгө таниулах зорилгоор, том жижиг таниулах зорилгоор ингээд одоо чихэр маягаар ашиглаж хийсэн байна. За тэгээ энэ болохоор ингээд нэг дээл таниулах хэрэглэтүүн болгож ашиглаж хийсэн. Энэ болохоор ингээд шүүрээ аргаар бас хийсэн байгаа. Энэ болохоор нөгөө уул боовыг бас ингээд шүүрээ аргаар хийсэн байгаа. Тэгээ энэ болохоор нөгөө 5 гэрийг одоо таниулах зоргоор ингээ тоо, өн, баган, хаалга тэгээ ингээ гэр болж ингээ бүтдэг гэдгийг хэрэглэтгүүн болгож ингээ хийсэн байгаа. Тэгээ энэ алан мэлхийг бас юм шивүүрийн аргаар хийсэн байгаа. Шивж хийсэн байгаа бас.